Сайн байна. Сайн сонсож байна. Сайхан сонсож байна. Бүгдийнхээ одоо асуудлын төлөө хитрхи их явж байгаа. Хитрхи олон жил болж байгаа надад бол өнөхөр амраагүй байна. Одоо хэргийг үйлдсэн хоёр хүний нэг нь Австралид амьдардаг. Тэнтгийн эрхчлөөтэй хүн болсон. Нэг нь нутагтаа байдаг. Би өргөдлөө гаргаж зөндөө асуудал уулж иж хааныхан зарилгийг гаргуулж цаазын ялыг биеэр идэх ял болгоосон юм. Тэгэхгүй болохоор бүх гэрч дууссан. Маш олон гэрч байсан. Бүгдийг эзэнгүү болгоод устгаад одоо ингээд юу ч болгосон. Тантаа уулзсных юу гэж бодож байна вэ гэхээр энэ засгийн газар гадаад явдлын яам, хууль зүйн яам, хүний эрхийн комисс, их хурлын гишүүн оролцсон ажлын хэсэг явуулъя гэдэг санал тавья. Гол нь бидний хүчилж яваад 55 жил явуулж байгаа энэ жил. Энэ хоёр улсын харилцаа тогтсон. Сүүлийн 20 жилд нь бол улс төрийн болон дипломат үйл ажиллагаа нам зогссон. Энэ хэн хохирохж болж яах вэ? Би яах вэ? Би өдөртөө тэргүй хохирдгоо хохирсон. Хамгийн гол нь Малайзийн нэр хүн тунж байгаа. Хоёрдугаарт Малайзийн ард түмэн монголчуудад одоо итгэхгүй ш одоо тийм бидний өмнө одоо буруутан тэгээд нүрлүүгээ харж чаддгүй эмээлийн бүрэг шиг хоёр тийшээ харж хаад олон жил болж байна. Тэгээд энэ чинь манай улсын эрх ашигын тухай асуудал, хоёр улсын харилцааны тухай асуудал яригдж байгаа учраас нөхөдөвний яг ухаантай хандъя гэдэг асуудал би тавьмаар байна. За эцэсний хэлэхэд яг би нэг станаг промпаш гихчээр промпаш болсон амьдралтай хүн хэцүү. Хүн чи орхорон нэг онтхоо газар тэгээс нэг өвлийн хүүтэндэд зуны цуслан дээр тэгээ нүүрсүүлээтэй ноцолдог гэдэг чинь үнэхээр одоо би 77 таа хүн шүү дээ. Тэгээ би яг хоёр өрөө байрлал байсан над социализм байсан надад өгсөн юм. Тэгээ тэрнийг өгөөл тэдний хөрөнгө оруулалт дууссан. Өөр хүнд ч юу ч байхгүй юм билээ. Тэгээ бусдын дандаа зээлэр явж байгаа. Тэр олон хүнийг очиж мэдүүлэг өгөхөд бүхэл зардлыг би гаргадаг. Энэ хооронд тэгэл манай гэр бүлийн хүн хаана өнгөрсөн хүн чи дийлэхгүй юм билээ. Хоёр удаа инфаркт болоод тэгэл яваад өгсөн. Хоёр хүүтэй байсан охин маань тэрний тэр баг нь ихийг нэгсээр байгаа тэгээд сүултээ. Тэгэл яваад өгнөлээ. Тэгээд одоо өрөө байхгүй. Тэгээд нэг ганц хүн байгаа. Тэр нь одоо манай их сургуулийн бизнесийн сургууль төгссөн. Энэ хүн тэр хүн нэг хоолсон болол иймэрхүү л амьдралтай байна. Малайзийн холбооны шүүх тандах ажлыг өдөртөн зохион байгуулж өгөх юм өөр бүхий ажлын хэсэг байгуулагдаад тэгээд би бас ажил аваад танилцсан. Тэгээд цаашдаа бол мэдээж энэ ажлын хэсгийг бол өргөжлүүлж ажиллуулна. Би одоо холбогдох шаардлагатай арга хэмжээг бол за ерөнхий сайдын хуваар бол бас авнаа. Гэхдээ өнөөдөр бол ерөнхий сайдын хуваар гэхээсээ илүү бас Монгол хүний ёсоор тантай бас нэг уулзъя гэж одоо би таныг ингээ урьдсан. Тэгээд хүний нутагт үр хүүхдээ алдсан одоо энэ эцгийн зовлон ямар байдгийг бол мэдээж үүр хэлхийн арга бол байхгүй. Миний хувьд бол 2006 онд энэ харамсалтай одоо үйл явдал болсон. Одоо Монгол хүн одоо бусдын гартай мөн цэцгээр амнасаа алдсан. Яг энэ цагийн дараа би 2008 онд би ч нэг их нэртэйгээ Малайзд оюут болж очив. Тэгэхээр нөгөө миний сэтгэл зүрхэнд бол их тод үлдсэн. Тухайн үед бол надад бол нөгөө Монгол хүний хувьд бол их өндөр туссан учраас би бас энэ ажлыг авсны дараа бас ер нь бол нэг анхаарч тэгээ ажиллах ёстой байна. Тэгэхээр би өнөөдөр бол таны амьдралд бас нэг баг тус нэмэр болох зорилгоор энэ сүнгээ хархан дүүргийн энэ 9 дугаар орнд байрлаж байгаа. Манай ногоон орон сууцны төсөл байгаа. Тэгээ энэ ногоон орон сууцны төсөл гэсэн энэ хүү орон сууцанд 3 өрөө байрыг одоо гардуулж өгье гэж би бас таныг ингээ урьсан. Тэгэхээр энэ өгж байгаа орон сууц бол мэдээж таны алдсан бүхнийг бол нөхөж болж чадахгүй. Таны амьдралд багч гэсэн тус болох зорилгоор би бас танд өнөөдөр энэ орон сууцыг гардуулж өгье гэж одоо урьсан. Тэгээ Монгол төр бол таны зовлон одоо бүрэн нэмгэлж чадахгүй ч гэсэн таныг бол бас ганцаар ингэ үлдээхгүй. Тэгээ засгийн газар төр зэсэг бол бас хамт байгаа шүү гэдгийг бас илэрхийлж байна. Баярлалаа. За энэ амар амгалан хүсье. Баярлалаа өмнөдөө. Тэгнэ л гэж хэлдэг байсан. Тэгэхэд тэгэл яг ямар тэр нь болоогүй энэ болоогүй гэж би юм тэрнийг шүүмжилж явах ш.
Гэтэл ирээсээ шийдэггүй. 20 жил болно гэдэг чинь бол бас л хугацаа шүү дээ. Гэхдээ юу яасан? Ийм хурдтай ингэж шийднэ гэдэг бол дарахгүй л бид залуу хүний эрчтэй тэгээд аливаад хурдтай агуулгатай одоо юу яаж шийдэх ёстой вэ гэдэг юм хинээс ч асуухгүйгээр тийм үү хинтээж энийг ингэ шийдчихсэн байлаа гэхэд ард түмэн хөө яаж юм бэ гэж ингэхгүй гэдгийг бол ойлгож чадаж байна. Сайн байна. Сайн байна. Сайн зогсож байна. Өнөөдөр учиртай өдөр байлаа. Учиртай уулзалт байна. Учрал гэдэг ерөнхий сайдаас бас энийг авсан даа би. Одоо үнэхээр олон жил би иймэрхүү одоо жаахан хүндхэн амьдралаар амьдэрсэн юм аа. Үндэ бол цуслан тэгээд одоо хүнд чирэн юм байхгүй байдаг юм зараал тэгэл урагшин улааз гэдэг оронд хөрөнгө оруулаад тэгэл дууссан. Тэгээд тэрнээс хойш яах вэ тэгэл зүтгээд яваад л амьд явахад ч одоо асуудлаа шийдвэрлэхийн тулд хүм явах ёстой. Ганц жилч болсон, ганц өвөлж болсон тухтай байх юмсан гэж боддог байлаа. Хүнд асуудал ганцхан надад таарсан үг бараг л үнэн. Тэр хүмүүс зөндөл асуудал байдаг боловч сайн сайхан юм зөндөө байна. Бас амаргүй асуудалч зөндөө тулдаг баг. Тэрнийг би туулах гэж явж зүтгэж ингэж явж байхад мань үе үед надад сэтгэл санаагаа илэрхийлжсэн Монголын сайхан сэтгэлд ард түмэн ийм Монголын үе үеийн төр засаг дотроо бодоод дэмжиж байдаг ийм хүмүүс одоо би энэ л одоо дэмжлэгээр энэ буйнаар өнөөдөр ийм хөөдөө би учрах юм боломж таардаг юм байна тэгээд яваад л байвал яв цам холч гэсэн бас уулзах хүрх газар бас байдаг юм аа гэдгийн агуу сайхан байдлыг би өнөөдөр учрлаа уулзлаа баярлалаа.